За өглөөний мэнд. Бацуур хорооллыг өнөөдөр 2-3 хүн үзэж магадгүй. Ямар ч ихний хүн ирж байгаа. Тэгээд үзүүлэх гээд явж байна. Өчтөрийн орой нөгөө гэрээ байгуулсан. Халдварт эцсийн байр дээр очиж зураг авах юм. Тэрийгээс аваад өнөөдөр жон гадар бас гэрээ хийх ажлууд байна. Би тэгтэх нойрмог харагдаад байх юм. Бод нисөнгөрөөд одоо гайвал баймаар юм. За, цар хороол гэдэг ч одоо энэ шүү дээ. Ерөнхийдөө бол амглан амарч газар яг урд харалтаа байгаа. За ингээд ашиглалтанд орж байгаа. Ер нь бол дахин төлөвлөлтийн газар дээр баригдаж байгаа гэж ойлгож байна. За энэ нэр бол хэдүүл гарах юм. Одоо их хүн ирээгүй байгаа учраас гясны шаарал нэг харуулчих. За одоо ийм их харагдаж. Дунд талбай хэмжээ бас нэгэн дайжгүй харагдаж байгаа юм. Одоохондоо яг нь жоохон хашчаад байгаа учраас орц гарцсан хувьд нэг ганц хоёр газараар л орж гарч байгаа машин. Яг явган хүн бол мэдээж 3-4 суугаар тийм ээ. Газараа сая биний ирсэн тэр цаагуур энэ ийшээ 14 дэх сургууль офицерын хажуугаараас гарч болно гэсэн. За машинтай бичлэгийн эхний зураг авалт хийх хэлж байна. Одоо офис руу ороод гэрээ аваад тэгээд гэрээлэхээр явлаа. За зайсангийн соёвтой уул тэр ирсэн байна. За энд нэг 2 өрөө 58 м2 талбайтай 2 өрөө байр орж ирсэн. Ерөнхийдөө аюу тийм намрам дулаахан урагшаа харуулцтай тийм орчинтой. За хөгшөнд болон бага насны хүүхэдтэй хүмүүст бас илүү тохиромжтой. За байна. Сайн гэрэлээ.